За сайн байцгаана уу? Бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрнгийнх нь ярилцах сэдэв бол насанд хүрсэн хүмүүсийн батгашилт гэдэг сэдвээр ярилцъя. За тэгэхээр манайхан одоо батг гарах болон батгаших гэдэг үйл явцыг зөвхөн өсвөр насны хүүхдүүд буюу одоо шилжилтийн насны хүүхдүүдэд их үүсдэг гэж ойлгоод байдаг. За тэгвэл энэ маань одоо насанд хүрсэн хүмүүст бас маш илбэг тохиолддог учраас энэ сэдвийн талаар өнөөдөр бүгдээрээ ярилцъя. Тэгэхээр бүгдээрээ сэдв рүүгээ орохоос өмнө батг гэдэг маань яг юу юм бэ? Тийм ээ, ямар үйл явц болоод байгаа талаар товчхон бүгдээрээ мэдэж аваад цаашаа явъя. За тэгэхээр бидний арьсанд усны уут гэдэг ийм уутанцэр байдаг. Энэ усны уутын хажуу талд наалтсан байдалтай байгаа энэ зүйлийг бид нэр тосны булчирхай гэж нэрлэдэг. За хэвийн үед энэ тосны булчирхайнаас тос ялгараад усны уутныхаа ханыг дагж явж байгаад одоо бидний арьсан дээр гарч иж ялгардаг. За тэгэхээр батг үүснэ гэдэг маань энэ тосны булчирхайнаас ялгарч байгаа тосны хэмжээ хэтэрхий их ялгарах. Эсвэл одоо нэг арьсан дээр нэгдэж байгаа усны уут маань арьсны өвчсөн, гуужсан эсүүдээр бөглөрөх тийм үү. Энэ усны уутыг бөглөчхөөр тэнд байгаа өрөвслийн эсүүд маань одоо өсөж үржээд өрөвсөл үүсгэснээс болоод одоо бидний арьсан дээр батг гардаг гэсэн үг. За тэгэхээр шилжилтийн насны үед гарч байгаа батг болон насанд хүрсэн хүмүүст гарч байгаа батг хоёр хоорондоо ямар ялгаатай юм гэхээр за шилжилтийн насны хүүхдийн үед бол дааврын өөрчлөлтөнд орж бэлгийн боёжилт явагдаж эхэлж байгаатай холбоотой одоо энэ тосны булчирхай их байгаа газрууд дээр ерөнхийдөө батг үүсдэг. За тэгэхээр энэ тосны булчирхай их байгаа газар нь хаана байдаг вэ гэхээр нүүр цээж нурууны хэсгүүдэд бол их байдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдэд бол батг энэ нүүр цээж нуруу Т-зон гэж нэрлэдэг энэ хэсгүүдээр ихэвчлэн гардаг бол насанд хүрэгчдэд ерөнхийдөө эрүү болон амийг тойроод за U-зон гэж ярьдаг. За энэ хэсгүүдээр бол ихэвчлэн гардаг байгаа. За тэгэхээр насанд хүрсэн хүмүүст одоо энэ батг яг юунаас болоод гараад байдаг вэ гэхээр за нэгдүгээрт дааврын өөрчлөлттэй холбоотой гардаг. Дээрээс нь эрэгтэй хүнтэй харьцуулах юм бол манай эмэгтэйчүүдэд илүү их батг үүсдэг байгаа. За энэ нь сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт, цэвэршилт гэх мэт одоо дааврын тэнцвэр алдагдаж дааврын өөрчлөлтөнд орсонтой холбоотойгоор эмэгтэйчүүдэд илүү их үүсдэг. За үүний дараагаар одоо бидний идж байгаа хоол хүнстэй холбоотойгоор бас батг маш их гардаг. За өөрөөр хэлбэл бид нэр түргэн хоол идэг, пицца, бургер, чихэрлэг хоол хүнс, за сүү цагаан идэ, за хитрхи чихэрлэг хоол хүнс тийм ээ. Иймэрхүү зүйлүүд нь IGF-1 гэдэг дааврыг өдөөж өгдөг. За энэ даавар маань цаашлаад тосны булчирхайнаас тосны ялгалтыг идэвхжүүлээд өгдөг. Тэгэхээр бид нар эмчхэрлэг хоол, түргэн хоол, пицца, бургер, за сүү цагаан идэ гэх мэт маш ихээр хэрэглээд байх юм бол биднэрт батг гарнаа гэсэн үг байх нь байна. За тэгээд дээрэс нь манай фитнесээр хичээлдэг залуучууд маань одоо булчинтай болно, гой биетэй болно гэд нунтаг уургийг одоо маш их найруулж өгдөг шүү дээ. За энэ нунтаг уург маань өөрөө одоо тэр тосны булчирхайг чинь цочроож өгдөг найрлагатай байдаг. За тэгэхээр энэ нунтаг уургийг бас ихээр хэрэглэдэг хүмүүст батг гарч болно гэсэн үг байх нь шүү дээ. За тэгээ үүний дараагаар одоо бидний орчны температуртай холбоотой бас батг их гардаг. За бидний орчны температур 1 градусаар нэмэгдэх юм бол одоо тосны ялгаралт 10% нэмэгддэг гэж үздэг. Тэгээд энэ батгыг үүсгээд байгаа ням бактери маань 30-аас 35 градуст маш тохиромжтой өсөж үржих таатан нөхцөл болж байдаг учраас батг маань халууны үйлрэлд их үүсээд их сэтрээд байдаг нь үүнтэй холбоотой байх нь байна. За мөн насанд хүрсэн хүмүүст батг үүсдэг дараагийн шалтгаан нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг, нүрээ буддаг, сахлаа авдаг, за маск зүүх гэх мэтчлэн одоо бид нар эрүү амаа тойрсон одоо энэ хэсгийн арсыг цочроосонтой холбоотой ерөнхийдөө маш их үүсдэг. За тэгээд дээрэс нь стресс байна, нойргүй хонох, ядрах, архит амь хэрэглэх зэрэг нь одоо батг үүсгэхэд маш их нөлөөлдөг. За бид нар стресстэй ядраал явах юм бол биднээс кортизол гэдэг даавар ялгардаг. За энэ даавар маань өөрөө тосны булчирхайг цочроож өгөөд одоо нөгөө тосны ялгаралтыг ихсэгчдэг гэсэн үг. За тэгэхээр тосны ялгаралт ихсээд байна гэдэг чинь батг үүсгэх эрсдэл нэмэгдээд байна гэсэн үг байна. За тэгэхээр бид нар батг гарлаа гэд ямар эмчилгээ хийдэг вэ гэхээр эмийн эмчилгээ болон одоо тосонд хүрэх хэлбэрээр эхний ээлжинд хэрэгэлдэг байгаа. Эмийн эмчилгээний хувьд одоо ихээр ялгараад байгаа тосыг бага ялгаруулах зорилгоор эм уудаг гэсэн үг. За тосонд хүрхэлгийн хувьд бол одоо антибиотикийн найрлагатай тосонд хүрхлийг түрхдэг. За мөн үүсч гисэн байгаа тосон бүглэг хайлуулах зорилгоор витамин А-гийн найрлагатай тосонд хүрхлийг бас хэрэгэлдэг. За тэгээд эдгээрийг хэрэглээ болохгүй байх юм бол лазер эмчилгээнүүдийг бас ерөнхийдөө хийдэг. За зарим тохиолдолд нөгөө батг маань бүр хитрхийн наашаа арьснаасаа түрээд гараад ирчихсэн байгаа тохиолдолд хөнгөн зэргийн зүсэлт зэргийг хийж эмчилдэг байгаа. За тэгэхээр бүгдээрээ батг гардаг хүмүүс гэрийн нөхцөлд бид нар юун дээр анхаарах ёстой вэ гэхээр
эхний ээлжинд бүгдээрээ нүүрээ маш зөв угаах хэрэгтэй. За батг гараад идэх хүмүүс бол ерөнхийдөө нүүрэндээ маш их санаа зовоод маш их стресстэй байдаг учраас одоо нүүрийг маш хүчтэй ширэн угаадаг. Энэ маань нөгөө арсны гадаргуу маань гэмтэж дахиад л батг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг учраас ингэж хүчтэй бас угааж болохгүй. За хэтэрхий зөөлөн угаавал бас болохгүй. Яагаад тэгэхээр зөөлөн угаана гэдэг чинь бид нэр арьсаа хангалттай сайн цэвэрлэж чадахгүйгийн улмаас нүүрний будаг болон тоосон зөрням бактери бүгдээрээ үсний уутыг бүглэнэ гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ нүүрээ хэтэрхий их санаа зовоод би энийг ингээ сайн угаахгүй байгаас болоод байна гэж үрээд иж болохгүй байх нь байна. За бас хэтэрхий дутуу угааж болохгүй байх нь байна. Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгож аваад өдөрт 2 удаа бүлээн усаар угаахыг одоо арьсны эмчнэр их зөвлөдөг. За тэгээ дээрэс нь хамгийн чухал зүйл бол одоо гоо сайхны бүтээгдэхүүн байна. За хэтэрхий олон төрлийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс бас зайлсхийх хэрэгтэй. За мөн дээрэс нь би түрүүн хэлсэн одоо нүүрээ угаахад бид нэр шингэн хөөс маш их хэрэглэдэг шүү дээ. Энэ маань бас олон төрлийн найрлагатай байгаад байвал арьсаа цочроогоод байх учраас тэрийг олон төрлийн найрлагатай гэхээс илүү өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгож аваад хэрэглэх хэрэгтэй. За тэгээд насанд хүрсэн хүмүүст батг маань ерөнхийдөө эрүү, ам тойроод юу зоон хэсгээр маш их үүсдэгэ гэд хэлсэн. Яагаад энэ хэсгүүдээр насанд хүрсэн хүмүүст их үүсээд байдаг вэ гэхээр ерөнхийдөө бид нар энэ хэсгийн арьсаа маш их цочроодог гэсэн үг. За гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж гин, сахлаа авж гин, маск зүүж гин. За дээрэс нь бид нарт энэ хамар уруулын гуулжингийн энд ийм хялгсан судас үүсчихсэн байгаа тохиолдолд тэр хэсгийг бид нар хангалттай цэвэрлэж чадахгүй бол нэм бактери үүсээд нөгөө үсний уутын амсрыг бөглчих юм бол биднэрт батг үүсэх эрсдэл нэмэгдээд насанд хүрсэн хүмүүст эрүү, ам тойроод энэ юу зоон энэ хэсгүүдээр их батг үүсдэг гэсэн үг байх нь байна. Дээрэс нь манайхан эрүүн дээр ч юм уу, ам тойроод ч юм уу ингээ батг гараад ахаар эмэгтэйчүүд талдаа асуудалтай байна. Умай савнд ч өөрчлөлт байгаа юм биш үү? Ходоод гиз чинь зүгээр юм уу? Ходоод гизсэнд ч асуудал байгаа юм биш үү? Тэрийгэ үзүүлгээд хоорондоо яриад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ умаа буюу савнаас болоод за тэгээ ходоод гидснээс болоод ингээд батг үүсээд байна гэдэг зүйл бол шууд уялдаа холбоо гэхээсээ илүү одоо дааврын өөрчлөлт, дааврын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой үүсэж байна гэж ойлгож болно. За тэгээд бүгдээрээ нойроо маш сайн хангалттай авч явах хэрэгтэй байх нь байна. Бага стресстэх хэрэгтэй. За эрэгтэй эмхийг бага хэрэглэх, түргэн хоол, бэлэн хоолыг бага хэрэглээд явах юм бол дээрэс нь танд батг гарчихсан тохиолдолд гэрийн нөхцөл өөрөө ерөөсөө оролдож, шахаж тэрийг цочроож болохгүй мэрэгжлийн арьсны эмнэлэгт очоод зөвлөгөө аваад эмчилгээ хийх юм бол батгнаас үүдэлтэй сорив, шарах, өрөвсөл гэмэт зүйл үүсэхгүй гэсэн үг байх нэ. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.